манай нэвтрүүлгэд Skype-аар дугаржаа оролцож байна. Дугаржаад болвол Монголынхон одоо эрх чөлөө тусгаар тогтолцооны төлөө бас одоо олон жил томчж байгаа ийм цогтой томчигч олон улсын одоо монголчуудын соёлын зохион байгуулалт болох Интер Монгол гэдгийг үүсгэн байгуулсан хүн юм аа. Дугаржаа сайн байна уу? Сайн байна. За энэ одоо манай хийж байгаа дугаарт танаас нэг хэдэн асуулт асууя гэж бодлоо. Энэ дотор бол өвөр Монголын ардын намын одоо хуучин намын дарга байсан томчилтгүй хоёр эжент олол гэдгийг дурдсанаас хойш энэ оллыг бол одоо хүлээж авч болшгүй. Энэ олл бол монголчуудын эрх ашигтуул харштай. Энэ оллооны бол татаж аваач гэж одоо томчилтгүйд бол ийм одоо сануулга өгч байсан. Энэ талаар одоо ийм ажилласан хүн бол таныг гэж би мэдж байгаа. Энэ талаар одоо та байдлыг танилцуулах уу? За. Тэмцэлт гэгч хүнтэй одоо зөвхөн хоёр эзэнт онол гэж дуртахаас нэм бас ер нь уучраа олж хамтарч ажиллах гэж ялангуяа нь хоёр эзэнт онол гэгчийг ярьж эхэлснийхэн дараа энийг нь одоо ярихыг нь чадвал боловлох ядаж өвөр Монголын ардын нам минь дарга гэсэн одоо энэ тушаалын нэр дээрээс ярихгүй байх. Яг гэвэл ардын нам бол өвөр Монголын тусгаар тогтнолыг биелүүлэх гэсэн ийм эрхэм зорилгыг дүрм дотор тодорхой бичиж байгаа. Иймэрхүү нөхцөл дор энэхэн хуваараа ярих бол ойр учир. Намын дотор ямар нэг хурал намын одоо зохих тэр хуул зүйг нь дагуу ингэж ярилцаж баталсан ийм ямар ч нэг одоо процесс явагдаагүйгээр хуваараа гинт босоод манай нам ийм онол одоо хэрэгжүүлнэ. Ийм замаар явна. Арчил одоо энэ юу гэлэн одоо энэ тусгаар тогтнол гэж ярихаа болно гэж ингэж ярьж эхлэх бол одоо хуул зүйн талд нийцэхгүй. Энэ утгаас бид тэгээд намын дарга гэсэн нэрээр намын нэр барьж ийм юм одоо ярихыг нь болиулах гэж одоо нэлээд уучраа олцох гэж үзсэн. Энд бол одоо миний санаж байгаагаар наад захтаа 4 удаа ингэж оролдлого хийсэн. Тэрэнд одоо би оролцож байсан. Тийм үү, 4 удаа. Тэд бол 2011 онд бол бид Германд очоод тусгай уулзж байсан. 11. Тэгээд 12 оны 5 сар байхаа Лос Анжелест. Тэгээд 13 оны хавар бол Швейцард одоо Женевд бид дахиад юм яриа болсон. Бас ямар ч юм гараагүй. Ахад 13 онд мөн тэр 13 онд Тайванд зунаар бас ахад уулзсан. Мөн ямар ч үрдүнд хүрээгүй. Одоо энэ 11 оноос эхлээд одоо хоёр эзэнт онолыг чимийг ярьж эхэлсэн энэ хүн хоёр эзэнт онолыг чинь одоо ямар агуулгатай байгаа, ямар шүү юм гэдгийг одоо бас өөр нөхдөдөөс та өөрөө бас ойлгож мэдсэн л байх. Тэгээд ийм юм ярьж эхэлснийхэн дараа одоо хүмүүс эхлээд энэ одоо болохгүй гэж бас их олон хүмүүс хуваараа бас ингэж тэмцэлтэд хандаж бас ятгахж ингэж үдсэн юм блэ одоо ядаж намын нэр барьж юм битгий яриараа гэж тэгээд хүлээж авсан юм байна. Та өөрөө бас мэдж байгаа 11 оны намар та бас анх удаа хятад хэл дээр зохиол бичлээ гэж яг энэ яагаад гэвэл одоо энэ хоёр эзэнт онол гэдгийг хятад хэл дээр нийтэлсэн болохоор нь та тэрэнд нь зориулж одоо хятад хэл энэ онол гэж юу байдаг энэ одоо ямар одоо хор нөлөөтэй одоо Монголын эрх чөлөөний тэмцэлд ямар талаар ашиггүй гэдгийг та одоо тэнд одоо нэрэмжсэн. Тэгсэн чинь тэрнээс болоод бас ярасан тэр хүн бол одоо санал энэ олон одоо санал бодлыг ярасаа хүлээж аваагүй. Тэгээд дараахан бид Германд очихтаа 10 хэдэн хүний гарын үсийг зурсан юм нэг захаа. Бичиж аваад өөртөө уулзаж уучраа олъё одоо уулзаж бас яг Монгол хүн байна бас юм хүн сансан бодсноо ингэж тайлбарлаж ярил бас нэг юм болох байхаа гэдэг. Эхлэлтээ нэг захаагаа гаргаад өгсөн чинь хүлээж авахгүй. Ардаж авдаг. Тэгээд ерөнхийдөө энэ хүн нэг одоо санал шүүмжилд ханддаг нэг одоо байдлын ямар гэвэл юуны тэрэнд чи одоо ямар зорилгоос намайг шүүмжилж байгаа вэ? Цаан чи юу байгаа вэ? Ямар зорилгот хөх гэж одоо намайг ингэж одоо мөөлж байгаа вэ?
шүгэмж тэгээд намайг унгах гэдэг байгаа юм уу одоо намайг одоо миний эрхийг булаах гэдэг байгаа юм уу намайг намын дараагаас одоо төлгөж унгах гэдэг байгаа юм уу гэж ингэж ярьдаг. Тэгээ бүр одоо ууралсандаа та нар тэгээ заавал намайг унгах гэдэг юм бол би Өвөр Монгол ард намайг нэгмээс нь тархаагаад боддог. Нэгмээс нь дуусгах гэж ингэж бас ярьж байсан. Дахиад нэг ягдаг юм нь бол та нар нь арт тал чи хэн байгаа вэ? Цаан чи хэн байгаа? Хэн төрхрээд байна та нарыг? Хэн төрнийг явуулсан бэ? Та нарыг төрхөрж явуулж байгаа чинь одоо Түмэн Нөлзөө минь одоо цаашдаа тэгээд ямар хүн байгаа? Ямар хүчин зүйл байгаа? Энэ бол одоо яг нийтлэг энэ Хятад зан. Үнтэй одоо юм яриад ингээ шигэмжилж яах юм бол чи ямар зорилготой ярьж байгаа? Ямар зорилго хүргэх гээд ярьж байгаа? Цаан чи хэн байгаа? Хэн чамайг ингэж хэлүүлж байгаа? Ингэж хэл гэж байгаа. Ингэж ярьдаг. Тэгээд ерөнхийдөө одоо Германд ингэж эхэлсэн одоо тэр дараачийн 3 уулзалт бол ерөөсөн ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар явуулсан. За. Тэгэхээр та өчгөр тэмцэлтгөө энэ 2 жилд онлайныг одоо татаад авсан гэж бодож байна уу? Одоо жишээ нь энэ хүн өөрөө энэ онлайны буруу гэж хүлээн зөвшөөрсөн болов уу? Энэ хүн бол хэзээч одоо өөрийнхөө буруу гэж хүлээж зөвшөөрөөг одоо хүртэл бас өөрийг нь зөв гэж л бодоод явж байгаа байх. Гэхдээ хамгийн гол нь бол нэг хөөхний хувьд ямар нэг зүйл нь одоо санаачил гаргаад одоо ямар нэг зүйлийн одоо арга бодлогын талаар стратегийн талаар би бол ингэж үзэж байна. Манай монголчууд ингэж таньцах хэрэгтэй гэвэл тэр бол сонин учир биш. Ямар ч хүн ямар шанзын зорилтыг бол дурдж бол хувийн нэрээр бол. Яг та нэг өөр нэг зохион байгуулалт болоо тэр зохион байгуулалтын чинь одоо санаа зорилт нь яг иймэрхүү нэг санаа зорилттой бүгдээрээ нэг байгууллага байгаа бол бас ойлгож болж байна. Тийм. Манай одоо хамгийн гол чухалчлаад энэний араас ингээ хөөцөлдөд байгаагийн ганцхан шалтгаан нь Өвөр Монгол нардан намын нэр барьж битгий юм яриараа. Өвөр Монгол нардан намын дүрмийн өөрчлөгдөд бид нь одоо Өвөр Монголыг Хятадаас тусгаарлаж салгах гэсэн энэ зорилготой хөрнө гэсэн энэ дүрм дотор нь ийм үндсэн санаа зорилттой нь өөрчлөгөө байдал дор та хэнтэй ч зөвлөцөөгөө ямар ч намын одоо хурлаар ямар ч нэг одоо хууль ёсны энэ процессор иймэрхүү өөрчлөлт хийгээгүй үед та хуваарь нь намын нэрийг барьчихад ийм юм ярих чинь болохгүй гэсэн үг байхгүй юу? Одоо энэ хүн бол одоо хүртэл тэрийгээрээ хэлээд явж байгаа. Тэр мөртлөө бидний чинь одоо намын гишүүдтэй нийлээд энэ хүнийг тушаалаас нь огцруулсан байдал дорч энэ хүн бас өөрийг нь намын дарах гэж хэлээд явж байгаа Хятад дотор. Тэгээ хамгийн сүүл нь одоо энэ 8 сарын сүүлээр үлээд юунд Холландд Хятадын хуралд оролцохтой бас янз бүрийн юм ярьж байна. Тэгээд энэ тусгаар тогтнол гэж ярьдаг монголчууд бол одоо Хятад үндэстнийг өшөөргсөн, занлахилсан. Таасаа өөрөө хэллээ. Тэмцэлтгүйтэй бол одоо энэ 2 жинт оллоос өмнө бас одоо өөр ажил, өөр уулгууд дээр хамтран ажиллаж байсан гэж одоо хэллээ. Та өөрөө бол одоо Хилийн гадна гарч ирээд өрн техны нийгэмд Өвөр Монголын төлөө, монголчуудын төлөө бол олон жил ажилласан хүн учраас мэдээж одоо энэ тэмцэлтгүй нэг лидер болсны хувьд та нар одоо их дөр вис мэддэг юм байна. Тэгээд энэ одоо эрдэнэ бол энэ улс төрчин гэдэг ялангуяа улс төр нийгмийн энэ ажилтны юм уу житгэлтэн гэдэг бол тэрний ажил хийсийн бол тэр хэв хүнийхэн одоо энэ хүнийхэн байдал бол их нөлөөлдөг. Тийм ээ, хэв хүний одоо энэ арын шин юм уу, хэв хүний одоо энэ боловсрал юм уу, энэ хүний бүрдүүлсэн төлөвсөн байдал юм уу, энэ өөрийнх нь одоо ийс тэр бүхэл одоо энэ эйр тойрны хөмсийг хүртэл их нөлөөлдөг. Та одоо энэ тэмцэлтгүйгийг сайн мэддэг хүний үед энэ хүнийг одоо ямархуу ийм жан байдал арын шинтэй ийм хүн гэж боддог бай. За тэмцэлт гэхэрч хүн одоо надад бол хамгийн гүн суудлаа гэсэн тал нь бол энэ хүн бол бүх талаар Хятад сэтгэхүйтэй. Тэгээд тэр ч бас аргагүй байх одоо хэрэг учирд ирээсээ ямар ч хэрэг учирд Хятад зан аранчнаар ханддаг ийм нэг хүн. Өвөр Монгол нь одоо хичнээн 10 жилийн колоничлын нэг болыг иймэрхүү хүмүүс гарсан одоо энэ хүн чинь төрөлх хэлний Хятад болохоор Монгол хэлийг хожимын сурсан гэсэн боловч бас тэгээд Хятад сэтгэлийг өөрчилж чадахгүй. Тэгээд одоо энэ хүний тухай одоо би бас сайн мэднэ ч гэж одоо хаашаа ч юм
сайн мэдэхгүй л да. Гэхдээ ерөнхийдөө одоо 81 оны Ойр Монголын оюутны хөдөлгөөнөөр гарч ирсэн тэр үеийн одоо оюутны зохион байгуулагч нэг гэдэг утгаар нь одоо бол энэ хүн тэгээд очсон газар дээр одоо хятад сонин хэвлэл дээр өөрийг 81 оны Ойр Монголын оюутны хөдөлгөөний одоо ерөнхий зохицуулагч байсан одоо бүх юмыг бий удирдах явуулсан гэсэн маягаар ингэж хэлээд явж байгаа. Гэхдээ тухайн үеийн оюутны хөдөлгөөнийг удирч байсан одоо өөр хүмүүстэй бид бас холбоотой байгаа шүү дээ. Бас оюутан тэр үед оюутан байсан хүмүүс бол тухайн үед ирсэн ийм тушаал байсныг бид сонсоогүй. Тийм юм байна. Илгээг одоо баталгаатай хэлж авч чадж байгаа. Тэгэхээр чин бас нэг одоо миний ажигласнаар энэ иймэрхүү нэг олон түмний хөдөлгөөнөөр гарч ирсэн нэг удирдагч гэгдэж хүмүүс дотор нэг зүйл нийт нэг онцлог байдаг юм. Одоо жишээл энэ 80 оны хятадын оюутны хөдөлгөөнөөр гарч ирсэн энэ Ван Дангийн одоо Чайлингийн иймэрхүү хүмүүс одоо 20-30 жил болж гисэн нэлээ тодорхой болж байгаа ямар шүү хүмүүс байна. Тэгэл тухайн үед бол одоо олон хүн хөгсчихсэн. Тэгээд бүгдээрээ одоо ёс суртахны талаас ч гэсэн одоо хүмүүс их хэмжээгээр дэмжиж ингэж одоо нэг бүгдээрээ ингээд хөгсчихсэн, хөөрчихсэн байдлаар нэг бөлөг ураа чанга хашгирсан хүмүүс удирдах цулаа гарч идэм шиг байна. 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Өвөр Монголын ардын намын улс төрийн шийдэл нийтлэгснээс дараа Өвөр Монголын эсэргүүцэх хөдөлгөөнийхний дунд одоо ялангуяа яг тодруулж хэлэх юм бол Өвөр ардын намын гიშгүүн биш хэсэг хүмүүсийн дотор их одоо ийм ингэж хэлж болохоор үл ойлголцох одоо ийм байдал гарсан. Та одоо энэ явдлыг энэ явцыг ихнээсэн одоо харж исэн хүний хувьд яагаад ийм одоо байдал үүссэн бэ гэж бодож байна? Одоо уул нь бол энэ асуудал амархан байж болох нь байсан л да. Ерөөсөө ямар ч будлаантай асуудал биш. 3 сарын 1-нд Өвөр ардын намын гишүүд хуралдаад Ших Хаймингийг одоо тэмцэлтийг намын дарган тушаалаас огцруулахаар шийдсэн. Ийм шийдвэр гаргахад хөргөхгүй гэж бид нь одоо миний төрөний ярьсан тэр дөрвүүдээ зогсохгүй бас олон удаа энэ Ших Хаймингтай уулзраа уулзах гэж ингэж оролдсон. Бас ятгахж ингэж ойлгуулж болиулъя гэж оролдсон. Тэр матч нь одоо ийм хэмжээнд хөргөхгүй гин төлөө. Тэгээд аргагүй болоод бас тэмцэлт нь өөрийнх нь одоо тийм ямар байдлаар хүлээж авсан одоо тэгээд ямар ч үр дүн гарсангүй. Эннээс болоод аргагүй энэ намын гишүүд бол алуудагдж ийм шийдвэр гаргахад хүргэсэн. Нэгэнтээ ийм шийдвэр гарсан бол энэ бол нэг арчилсан тэглэм, арчилсан систем доторх одоо ийм нэг нөхцөл дотор бол ерөөсөн эгэлж ирнэ гэж үздэг. Таавал Өвөр Монголын тусгаар тогтнолыг биелүүлэн гэсэн ийм эрхэм зорилготой нэг нам зохион байгуулалтын дарга нь гэсэн нэрээр яг тэр дарга нь байж байгаа хүн тэр намын иймэрхүү нэг намын нэрийг барьж авчгаад Өвөр Монголын тусгаар тогтнолд хэрэггүй гэж яаж эхлэх юм бол мэдээж та одоо намынхын дүрмийг шууд зөрчиж байна. Дүрмийг зөрчсөн бол одоо зохих тэр хууль зүйн процессор таныг тушаалаас ингэж суллах нь зүйтэй. Нэг бол тэгээд за тийм болсон байна гэдээ одоо ингэ хүлээж авсан бол одоо энэ бүх хүчээр гарахгүй. Асуудал хаана байна гэвэл одоо тэмцэлт бол тухайн шийдвэрийг хүлээж авч чадаагүй. Тэгээд чадаагүйгээр зогсохгүй энэ намын гишүүд нийт хурал цуглаанаар дамжиж баталсан энэ шийдвэрийг бол өөрийнхөө хувь хүн руу надаа хандуулсан дайралт заналхил гэж ойлгож тэгээд хариуд нь одоо ямар байдлаар хандж байгааг товчлоо хэлэхэд одоо төлийн харамсалтай мөн хичингэртэй шүү одоо нэг хүн болсны үед. Инхээр чинь энд одоо хоёр асуудал байна. Тэмцэлт бол нэг одоо эр зориг гаргаж нэг намын шийдвэрт шууд илээр нэг хариу өгч одоо хариу өгөхтэй та мэдээж өөрийг өнгөрсөн тал байж болно. Одоо таны хэлэлцүүлсэн тал байвал одоо дурч болно. Зөвтгсөн тал байж болно. Гэзээч ингэж нэг эр зориг гаргаж одоо шууд энэ намын шийдвэрт хандаж хариу өгөөгүй. Тэгээд яасан гэвэл энэ хүн бол
шууд гарч хариу өгөөгүйгээр барахгүй. Нэг бүлэг одоо залуу хүмүүсийн толгойг нь эргүүлээд худал үг хэлж хуурж ягаад хэтэд Монголын жалгахдахгүй нэг бүлэг залуучуудыг өдөөж интернет дээр нэр усаан нуун янз бүрийн одоо хуурмаг данс аккаунт гаргаж ирээд тэгээд ард намын одоо нөхдийн хувийн амьдрал нэр төрдөн шууд халдсан. Одоо цаашдаа болоод энэ гэмт хэргийн одоо ийм төвшөнд хөрч болохоор иймэрхүү хов жив дурамжил гүйтгэл хараал зөхөл одоо интернетээр ингэж дөрөв цацаж ийм нэг мэдээлэл цацаж ийм л үйл ажиллагаа гарч иймэрхүү байдлаар одоо хандаж ирсэн намын шийдвэрт. Тэгээд энэс болж энэ бэх одоо юм бол энэс үүсэж байгаа. За одоо бас нэг жишээ хэлэх юм бол одоо энэ төрийнхэн 8 сарын сүүлээр байх Холландд энэ хэттийн гадна байгаа хэттийн энэ арчилсан хүчний хүмүүс энэ хэттийн арчил нэрээд гэсэн сэдвээр бас нэг хурал хийж тэн дээр одоо тэмцэлд очсон юм байна. Тэгээд нэг хэдэн өгөр хүмүүс бас очсон. Тэгээд тэр хурал дээр одоо тэмцэлд юу яарсан тухай одоо ярих юм бол бас ярих юм нэлээд байна. Манай энэ тусгаар тогтносон Монгол улсыг бас хэттүүд нь өмнө очиад ингэж одоо их муухагаар гүйтгэж муулж ярьсан байна. Тэрийг бол одоо тусдаа ярьж болно. За тэгээд тэн дээр бас нэг өөр Монголын тусгаар тогтнол бол болохгүй, тусгаар тогтнолыг ярьж болохгүй, өөр Монголд байгаа хэттүүдийг хөндлөх хэрэгтэй гэсэн маягийн юм яриад өнгөрсөн. Тэгээд тэмцэлтэн дараа тэр 3 өгөр хүмүүс одоо араараас ингэж бас өгөр хүмүүс нь өөрийнхөө байр суурь хэттийн арчилсан тухай одоо яаж хүлээж авах уу, хэттийн арчилд одоо ямар байр суурьтай байгаа гэх мэт асуудыг ярьсан байна. Тэрэн дээр бол одоо тодорхой ярьсан юм хүмүүс. Хэдэн бол тосгороо тогтнол хэзээ ч орохгүй. Тэр бол хэттүүдийг тэр одоо нэгэн тэр хэттүүдийг одоо яаж шийдвэрлэх, хэдтэй яаж хамт амьдрах гэсэн юм бол яриасаа байхгүй. Гэж ингэж тодорхой ярьсан байна. За та сая энэ Иранд Холландын Хейгэд болсон тэр хурал дээр тэмцэлтгүйний одоо хийсэн нэг 10 минутын илтгэл байдаг. Тэрийг та сая дурдлаа. Тэр 10 минутын илтгэл бол одоо би ч бас харсан. Монголын мэдээ гэдэг хатталны сайтаар бид бас нийтлсэн. Тэрийг хараад би бол үнэхээр их чачирсан. Та одоо энэ тухай сайн нэгэнт дурсан учраас энэ 10 минутын энэ илтгэлийн талаар таны үжил бодлыг сонсомоор байна. Ингэж ярьж байна. Монголын тагнуул байгалах. Өнгөний төлөө. Өөр Монголын эрх чөлөөний тэмцлийг эдэн эрхэндээ оруулчихад энийгээр хэттийг айлгаж хэттээс мөнгө авах ийм үйл ажиллагаа өрнүүлж байна. Тэгээ Монголын тагнуулаар дамжиж одоо намын гишүүд дотроос нэг бүлэг хүмүүс нь намайг намын дараагаас ингэж ухтруулах гэж байгааг нь арт талд нь Монголын тагнуул байна. Монголын тагнуулын цаана бол хэтэд байна. Хэттийн тагнуул байна. Ингэж ярьж байна. Одоо нэг Монгол хүн болсны хувьд одоо ерөөсөн ийм өөргөө ийм гүйтгэл одоо нэг манай тусгаар тогтсон Монгол улсаа бас Монгол хүний төнд хэрэгтэй шүү дээ. Ингэж Монгол улсыг ингэж хэтэд хүний өмнө хэттүүдийн дунд одоо очиж ингэж гутааж ингэж муулж ярих бол одоо ерөөсөө хүлээж авч болшгүй хэрэг байна. Тэмцэлт гэдэг хүн бол одоо үг хэлэхдээ ямар ч хариуцлагагүй. Би энийг хэлээд одоо ямар гэрч баримт байна, одоо гарт нь ямар ч нэг гэрч баримт байхгүй байдалд дураараа юм ярьдаг. Тэгээд бас нэг талаас нь хэлэх юм бол тэмцэлт өөрөө бол өөр Монголоос дөрвиж гараад Монгол улсад хэдэн жил нэлээд хэдэн жил амьдэрсэн. Монгол хэдэн сар байхаа. Хэдэн сарч билээ. Монгол улсын дэмжлэгээр энэ одоо Германд ингэж нутагшсан хүн шүү дээ. Тий. Одоо хүний сайныг бас бодох хэрэгтэй. Энэ чинь наад захын нэг хүний ёс суртахны одоо хамгийн доод баримжаа шүү дээ. Ингэж одоо хүн чанаргүй юм ярьж байх нэр нь итгэх нь аргагүй шүү. Дахиад нэг энэ хүний бас нэг одоо байнгын хийдэг зүйл нь юу гэвэл хамт ажиллаж байгаа найз нөхдөдөө бүгдийг хэттийн тагнуул гэдэг. Сая дурдсан хурал дээр бас тэрийг бас ярьж байна. Монгол улсын тагнуул энэ цаана хэтэд байна гэсний хамт одоо энх бат гэсэн хүний толгоос нь тэр бүлэг хүмүүс нь
өөр эргэнд нь бол одоо орчин тойронд нэлээд хэдэн хятадын тагнуул байгаа. Энэ хятадын тагнуул гэдэг яриа бол одоо ирээсэн залхаж үтсэн ер нь болмоор юм аа хятадын тагнуул гэж. Энэ тэмцэлтийн хятадын тагнуул болгож гүйтгэж ярьж нэрийг нь зааж бараг яриагүй юм хүн байхгүй шүү. Яг бараг л би байж магадгүй миний нэрийг зааж одоо чи бол хоёр хүн байна гэсэн. Эдгээр хүмүүсд бүртгэсэн байна. Өнгө хот бол дугарж байгаа хоёрыг бол арай хөлөөгүй гэсэн, мэрглөөгүй гэсэн. Хоёр баяр хөөгөө. Бус би бараг талархах хэрэгтэй байж магадгүй. Бусд нь бол бүгдээрээ нь одоо өөр одоо 90 хэд оны тэр нам байгуулсан үеэс одоо Шихамын тэмцэлтэд өөртөж очиж хамт ажилласан бүхэн хятадын тагнуул гэсэн нэр зүйж байсан. Тиймээс энэ яриасан шал утгахгүй юм. Энэ хүн хятад хэлний болон хятад соёлын тэр сэтгүүгээс хязгаарч гараагүй. Барууны одоо энэ олон улсын яаж юм хийдэг одоо журам гормыг ирээсэн ойлгох болоогүй. Тэгээд энэ хүний хэлдэг тэр олон улс гэдэг нь бол гадна явж байгаа тэр нэг хятадын арчилсан хүчний хүмүүстэй хятадаар ярьж тэдэнтэй очиж хятадаар хурал хийж хятадын тэр гадна байгаа хятадын хийсэн одоо радио сон хэвлэл мэт энэ хятадын одоо сон мэдээний хэрэгсэл дээр хятадаар яриа тавьж ингэж л одоо олон улсад байж байгаа хятад хүмүүстэй л ингэж нэг хэд юм ярьсныг нь одоо олон улсын төвшөнд ойр Монголын асуудлыг ингэж таниулж чадлаа гэж хэлж байгаа юм. Одоо энэ өвөр Монголын хэлийн гаднах эсэргүүцэх хөдөлгөөн нь бол Эрдэнэ бол одоо ажлын одоо түнш гэж хэлж болохоор бас хоёр орн байдаг. Тэр нь юу гэхэд нэг нь бол төвд, нөгөө нь бол ойгор. Бид одоо олонхын эсэргүүцлийн хөдөлгөөн хорил цуглаанд одоо энэ хоёр орны энэ хоёр улсын ард түмтэй бид хамт оролцдог юм л да. Японд ч адилхан, Америк улс оронд ч адил, Европ улс оронд ч адил ерөнхийдөө ийм байдалтай байдаг. Тэр утгаараа нь одоо төвд ойгрууд бол бидний бол одоо хөрш улс орно. Манай хувьд бол олон улсын нийгэм гэж одоо бас үжиж болох юм тал байна. Өвөр Монголын ардын намын энэ одоо төмчилтгүйгийг намын дараагаас ухчруулсан энэ шийдвэр бол хэдийгээр одоо нэг л хүний талаар гаргасан шийдвэр, нэг л намын одоо ийм нэг шийдвэр байлаач гэсэн. Манай одоо энэ эсэргүүцэх хөдөлгөөний өмнө одоо тийм том биш өвөр монголчууд давчлал бас томоохон явдал байсан гэж би үл үздэг. Тэгээд та өөрөө нь бол олон хэлээр ярьдаг, олон хэл мэддэг хүн. Ялангуяа одоо ойгор хэл их мэддэг учраас одоо эсэргүүцэх хөдөлгөөнд бидний одоо хамтран житгэгчид ойгорчуудтай байн холбоотой байдаг. Одоо жаримч үед бас монголчуудын талаас төлөөлөгч маягаар ойгортой холбоо авдаг ийм явдал өргөж байдаг. Энэ манай одоо өвөр Монголын ардын намын улс төрийн шийдвэр гарснаас дараа ойгорчуудын дотор ямар одоо тусгаалтай байсан бэ? Өөр хүмүүс мантай одоо байнга хамтарч ажилладаг, хорол цуглаанд хамт явдаг энэ өөр хүмүүсийн хувьд бол тэмцэлтийн тухай бас олон жилээс наашаа ингэж сонирхолтой байдлаар ойлгосоор ирсэн. Тэгээд энэ одоо нарийн байдлыг нь дэлгэрүүлж ярих юм бол олон юм байна. Тэр болгоныг одоо яриач яах вэ? Гэхдээ би дөглөмжлээд нэг ганц жишээ хэлмээр байна. 3 сарын 1-ний энэ Өвөр ардын намын гишүүдийн хурлаар дамжиж одоо гаргасан тэр тэмцэлтийг намын даргын тушаалаас огцруулах энэ шийдвэр гарсны дараа би энэ өвөр хүмүүсийн ингэж хоорондоо байнга холбоо барьдаг интернет дээр одоо сүлжээний юм нэг юм сайт байдаг. Тэрэн дээр дэлхийн өвөрчүүд нь хуралдаа гэж байдаг. Тий. Манай сайн таньдаг одоо Алим Сейток гэдэг залуу тэр хуралдааны одоо дэд юу туслах дарга юм уу да. Тэгээд энэ хүн манай тэр шийдвэрийг өвөрчдөд дамжуулж байна. Өвөрчдөд дамжуулахдаа өмнө нь бол өөрөө нэг цохолт маягаар ингэж өөрийн сэтгэлдлийг бичсэн байна. Тэг хэлж байна өвөр хэл дээр. За монголчууд бол одоо игнэг нь цэгцэлж цэвэршүүлж эхэлсэн байна. Энэ хятадтай одоо хятад сэтгэхүйтэй хятадтай их дотносдог хүмүүс нь цэвэрлэж игнэнаас гаргаж эхэлсэн байна. Тэгээд монголчуудаас суралцмаар байна шүү. Бид нэр хэзээ ингэж хийж эхлэх вэ гэж ингэж ерөнхийдөө одоо энэс одоо өвөр хүмүүс ерөнхийдөө юу гэж ойлгож байгааг мэдэж болохоор байх.